Эмбүк төлөвлөж байна. Хүмбүр агуу CEO. Салбартаа зорьсон компанийг тэгээс эхлэн бүтээх гарын авлага. Зохиогч Мэт Мошари. Орчуулсан даваа сүрэнгийн Мөнх Эрдэнэ. Өгүүлэгч Баццгийн Пүрэв Давг. Нэгдүгээр хэсэг. Эхлэл. Нэгдүгээр бүлэг. Гараанаас хөдөлгөх нь. Компани эхлүүлэх, бүтээх маш олон арга зам байдаг ч сайн компанийг цогцлоох нэг л шалгарсан арга бий. Энэ бол жинхэнэ хэрэглэгч буюу хүнийг ойлгож, тулгарч буй асуудлыг бүтээлчээр шийдэж өгөх явдал юм. Билл Аулет энэ ойлголтыг Сахилга баттай бизнес эрхлэхгүй номонд товч тодорхой тайлбарладаг. Тиймээс биеинд нуршилгүй өнгөрөе. Хэрвээ танаа бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд хараах нь нэвтрээгүй, эсвэл борлуулалтын орлого тань $1 сая даваагүй буюу бүтээгдэхүүн зах зээлийн нийцлээ олоогүй бол Биллийн номыг нэн тэргуунд уншихыг зөвлөе. Хоёрдугаар бүлэг. Баг хамт олон. Хамтран үүсгэн байгуулагчид. Компани эхлүүлэх нь хэцүү ажил. Олон цагийн хөдөлмөр, бүтлгүүтгүй гэх байнгын айдас урам хугарал. Ганцаараа зүтгэвэл ачаа дарамт бүрлэх байх болно. Цөөн хідэн онцгой тохиолдлыг эс тооцвол ганц үүсгэн байгуулагч нь бие сэтгэлийн ядаргаанд орхон түгээмэл. MS Y комбинатор хамтран үүсгэн байгуулагчтай компанид хөрөнгө оруулах илүү сонирхолтой байдаг. Ямар нэг бодиттой зүйлийн тодорхой хэсгийг эзэмших нь хоосон зүйлийг бүрэн эзэмшихээс хавьгүй илүү. Иймд дутууг дүүргэж, дундуурыг нөхөх хамтрагчаа олох хэрэгтэй юм. Хамтрагчтайгаа сэтгэл зүйн дарамтаа хуваалцах нь ачааллыг үлэмж хөнгөлнө. Компанийнхаа чамгүй хувийг хамтрагчтай өгчих зөв шийдвэр байх болно. Хамтрагчтай нь мөнхөд үнц нь бүтээх албагүй. Компани томорч хөлөө олсны дараа илүү ур чадвартай хүмүүсийг игнэндээ нэгтгэх боломжтой. Бүү санаа зов. Таны хамтран үүсгэн байгуулагчийн гол зорилго бол компаниг бүтээгдэхүүн зах зээлийн нийцлийн түвшинд хүрэхэд туслах юм. Нэгэнт энэ төвшөнд хүрч цаашид зах зээлд байр сууриа хурдцтай тэлэх үед хамтрагчид тань хувь нэмрээ оруулж байвал талархалтайгаар хүлээн аваарай. Хамтрагчаа олжчихсан бол дараах суурь алдаанаас заавал зайлсхийх хэрэгтэй. Тэнцүү буюу 50-50% эзэмшлээ битгий хуваагаарай. Анхандаа 50-50% зарчим байж болох үс зөв тохиролцоо мэт санагдаж болох ч хайнаа хаглах чухал шийдвэр дээр чөдөр тушаа болж төвөгтэй байдал руу хөтөлдөг. Өдөр бүр бүх шийдвэртэй санал нэгдэнэ гэдэг төвөгтэй ажил. Нэг хүн шийдвэр гаргаж чадна гэдэг ойлголт бусад оролцож буй хүмүүсийн ачааллыг хөнгөлж илүү сайн үр дүнд хөтөлдөг. Clearbit-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Алекс Маккау энэ маш чухал зарчим шүү. Миний байгуулсан өмнөх 2 компани 50-50% хамтралаас болж дампуурсан гэж бичсэн байдаг. Харин сегментийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Питер Райнхарт арай өөр бодолтой. Санал зөрөлдсөн гацаанаас гарах арга зам олон байдаг. Тухайлбал чарамд бага хэмжээний хувь эзэмшилтэй 3 дахь үүсгэн байгуулагчийг оруулж ирсэн юм. 50-50-ийн зарчмаар хувь эзэмшлээ тогтоож асуудлыг амжилттай шийдээд явсан туршлага сегмент болон чармын аль алин дээр нь бий. Цаашдаа хөрөнгийн эрх шилжүүлэх, бэлэн мөнгөөр нэмж хөрөнгө оруулах, ялгаатай цалин урамшууллын тогтолцооны үр дүнд эзэмшил хувь өөрчлөгдөж, тэнцвэрээ олгох ям ёсны хөдөлгөөнүүд өрнөдөг гэж. Мэдээж ганцаараа амжилттай компанийг цогцлоож болно. Өмнө нь компани байгуулсан амжилттай туршлагатай, техник, харилцаа, санхүүгийн хангалттай чадвартай, бүтээгдэхүүн бэрхшээлийн шаналл нугарлыг давж чадах төвчээртэй бол бие дан хийж чадна. Гэхдээ энэ бол ховор үзэгдэл. Ганцаараа толгой мэдэн компани босгох гол тулгуур бол намайг дэмждэг найз нөхдийн хүчтэй хүрээлэл маань юм гэж Алекс Маккау хэлжээ. Баг сэтгэл зүйн ачаалал дарамтыг хуваалцах хамтрагчтай болох нь сайн хэрэгч. Цаашид компанид элсэн орж ирэх хүн бүр төвөгтэй байдлыг геометр прогрессор нэмэгдүүлдэг. Нэгэн зөвхт хүчин чармаалтаа чиглүүлэхийн тулд шинэ гишүүн бүр компанид нэн тэргуунд тулгарч буй асуудал, багийн бусад гишүүдийн алсын хараа, үйл хөдлөлийг ойлгож мэдрэх ёстой. Баг олон хүнтэй болох тусам хүн нэг бүртээ компанид юу болоод байгааг хуваалцах, шийдвэр гаргалтанд оролцуулахад хэцүү болдог. Энэ бэрхшээлээс улбаалan гарах зардлыг дутуунилж болохгүй. Энэ зардал ихэнхдээ төсөөлснөөс их байдаг. Бүтээгдэхүүн зах зээлийн нийцлээ олох хүртэл багийн бүрэлдэхүүний тоо 6-аас олон байж болохгүй.
Удахгүй бүтээгдэхүүн зах зээлийн нийцэл гэж юу болохыг гүнзгийрүүлэн авч үзэх тул одоохондоо борлуулалтын орлого $1 сая хүрээгүй үеийг ингэж хэлнэ гэж ойлгоё. Яагаад 6-аас давж болохгүй гэж? Үүнд 3 шалтгаан бий. Нэгдүгээрт багийн сэтгэл зүй. Бүтээгдэхүүн зах зээлийн нийцэлд хүртлээр компани хэрэглэгчдээс ирэх сөрөг сэтгэгдэлд дасан зохицож, этгэл зорилгоо алдахгүй хэмжээнд буюу зөвлөвөөс хараа өд, нуруу цэхвэж, өөр чиглэлд хөрвөх чадвартай байх хэрэгтэй. Цөөн хүнтэй компанид ажилд орсон ямар ч шинэ ажилтан яаж ч ойлгуулахыг хичээсэн тодорхой хэмжээний тогтвортой байдлыг хүсэмжилдэг. Ингээд 6 сарын дараа анхны бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх үед хүлээлт маань зорж, хэрэглэгчид бүтээгдэхүүн рүү хошуурахгүй байвал багийн итгэл мохдог. Бид нар гарааны компани иймэрхүү байдалд бэлэн байх ёстой гэж урьдчилан хэдэн ч удаа сануулж хэллээ гэд тохиолдож болох тааруухан үр дүнг хүлээж авахгүй байж болзошгүй. Эсвэргээрээ багийн гишүүдийн тоо цөөн буюу 6-аас ихэхгүй үед иймэрхүү бэрхшээл улам галыг өрдөж, тэмцэж гарах тулаамит болгодог. Эмх замбраагүй тодорхой бус байдал бодиттой мэдрэгдэнэ. Ингээд жинхэнэ тоглоом эхлэхэд багийнхан аз жаргалтайгаар тулалдана. Цөөн хүнтэй баг компанид нэгдэж буй хүмүүс шин сорилт хайж бэрхшээлд дуралдаг. Хоёрдугаарт харилцаа холбоо зохион байгуулалт. Цөөн хүмүүс нэг өрөөнд сууж ажиллахад хэн юу хийж байгааг албан ёсоор асууж тайлагнахгүйгээр мэддэг. Ийм үед аливаа баг хамт олон цаг хугацаа үрсэн менежментийн системгүйгээр долгионо барилцах үндэс нь бий болдог. Гэвч бүгдтэй нэг өрөөнд сууж чадахгүй хэмжээнд томрох үед мэдээлэл хуваалцах орчил гэнэт байхгүй болчихдог. Ингээд байгууллагад албан ёсны менежментийн системийн хэрэгцээ болон нэмэлт ачааллууд үүсгдэг. 3-дугаарт үр ашигтай байдал. Цөөн хэдэн инженерээс бүрдсэн гарааны компанид загвар кодоо өөрсдөө бичдэг. Энэ код зөвхөн анхны загвар гаргах зорилготой тул техникийн алдаа ихтэй байж болно. Харин эцсийн бүтээгдэхүүний код алдаагүй байх хэрэгтэй бөгөөд олон хэрэглэгч ашигладаг. Анхны бүтээгдэхүүнээ дандаа загвар буюу прототип гэж сэтгэх ёстой. Загварыг зөвхөн хэрэглэгчээс үнцэнтэй хариу санал цуглуулахад л ашиглана. Хэрэглэгчдийн санал хүсэлтэд бүтээгдэхүүнийг өөрчилөх нь зайлшгүй бөгөөд анх төлөвлөж байснаас тэс ондоовол хувирах нь түгээмэл. Иймээс анхны кодоо нямба бичих нь үндсэндээ цагийн гарц болдог. Цомхон багийн хувьд гоё код бичих гээд нямбаарах хүсэл эрмэлзэл анхнаасаа нэгэх төрөхгүй. Угаас ийм боломж ч байхгүй. Цахиурын үндэд байрлалтай өргөжих боломж ихтэй зах зээлийг нээж чадвал их хэмжээний гарааны санхүүжилтийг босгох боломжтой. Энгүүл олон хүн ажилд авах боломжтой. Зах зээлд байр суурь ажиллах уралдаанд ялахын тулд хөрөнгө оруулагчид таныг шахах, шавдуулах хандлагатай байдаг. Иймэрхүү дарамтыг сөрж гарах хэрэгтэй. Учир нь хөрөнгө оруулагчдын шахалт төдийлөн зөв байдаггүй. Гарааны компани цаг алдаж бусдаас хоцорсноосоо болж бүтлгүүтдэггүй. Ихэнхдээ бүтээгдэхүүн зах зээлийн нийцэлдээ хүрээгүй буюу цаг нь болоогүй байхад тэлэлтийн стратеги хэрэгжүүлснээр ихээхэн хэмжээний алдагдал хүлээдэг. Бүтээгдэхүүн зах зээлийн нийцэл. Бүтээгдэхүүн зах зээлийн нийцэл гэж яг юу хэлээд байна вэ? Миний хувьд үнийг танай компани хэрэглэгчдэд үнцэн өгч, улмаар хэрэглэгчид давтан худалдан авах хүсэлтэй болсон төдийгүй бусдад санал болгох хүч бүтээгдэхүүн хөгжүүлчихсэн төлөв байдал гэж тодорхойлдог. Бүтээгдэхүүн зах зээлийн нийцэлдээ хүрсэн эсхийг борлуулалтын орлого, хэрэглэгчид бүтээгдэхүүнийг дахин худалдан авахыг хүсэж байгаа эсэх болон хэрэглэгчдийн сэтгэл ханамж, бусдад хэрэглэхийг зөвлөж буй эсэх гэсэн хэмжүүрээр мэдэж болно. Бүтээгдэхүүн зах зээлийн нийцэлд жинхэнэ утгаараа хүрэх нь компани хамгийн ихний зорилго байх ёстой. Жинхэнэ утга гэсний учир нь энэ цэгт хүрчхлээ гэх алдаатай хэмжүүрт тулгуурласан буруу зуруу ойлголт компани доторч гадна ч түгээмэл бий. B2B загварын хувьд хэрэглэгч буюу харилцагч компани шинэ бүтээгдэхүүн туршиж хэрэглэх төсөвтэй байдаг ба энэ хүрээнд танай бүтээгдэхүүнийг худалдаж авч болно. Инглигээд танайх бүтээгдэхүүн зах зээлийн нийцэлд хүрсэн гэсэн үг биш. Харилцагч компанитайгаа урт хугацааны гэрээ байгуулж гэмээн үнцэнтэй бүтээгдэхүүн бий болгож чадчихыг итгэл үнэмшлээ баталгаажуулах ёстой. B2B компани хувьд бүтээгдэхүүн зах зээлийн нийцэлд хүрсэн эсхийг мэдэх шидэт хэмжээс гэж үгүй. Магадгүй жилийн давтамжтай орлого нь $1 сая босхийг давж байж бодит биелэлээ олно. Өргөжин тэлхэн. Бүтээгдэхүүн зах зээлийн нийцэлдээ хүрсний дараа огцом өсөлтийн алхам хийж зах зээлд эзлэх байр сууриа олж авахын төлөө ажиллана.
Ингэхийн тулд өргөн цар хүрээтэй танин мэдүүлэх ажиллагаа, хэрэглэгч рүү шууд чиглүүлсэн борлуулалт, бүтээгдэхүүнээ хэрэгжүүлж эхлэх, хэрэглэгчээ халамжлах, олон хэрэглэгчийн хэрэгцээг нэгэн зэрэг хангахуйц найдвартай дэд бүтц байгуулах, ирээдүйд тулгарч болох технологийн хүндрэл бэрхшээлийг арилгах, хэрэглэгчдийн яаралтай хүсэл шаардлагыг тусган бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөөгөө шинжилэн сайжруулах болон бусад техникийн бус үйл ажиллагааны бүрдэл хэсгийг удирдан зохион байгуулах зэрэг цогц ажлыг гүйцэтгэх нь чухал. Бусад техникийн бус үйл ажиллагаанд хүнтэй холбоотой үйл ажиллагаа, санхүү, хууль эрх зүй, офис менежмент багтана. Энэ бүхнийг гүйцэлдүүлэхэд ур чадвартай туршлагатай хүмүүсийг хөслөх шаардлагатай. Гэхдээ юуны түрүүнд хүмүүсээ цалинжуулах санхүүжилт олох хэрэгтэй. Баг 15-аас 20 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжсөний дараа дээр дурдж байсан төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Ур чадвартай хүмүүсийг ажилд авахч яг хүсэж хүлээсэн шиг тань ажиллахгүй. Улмаар компани хөл дээр нь босгохын тулд олон ажлыг өөрөө нугалахаас аргагүй болж илүү цагаар ажиллахад хүрнэ. Хэсэг хугацааны дараа энэ маягаараа явбал удахгүй шургаж унна гэдгээ ухаардаг. Ингээд менежментийн онолын дагуу ажиллаж, менежментийн систем хэрэгжүүлэх нь зайлшгүй болдог. Ингэх нь бас хүнд хэцүү, өмнөх шигэ зөвхөн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр ажиллах боломж цагийн нөөц хомсдно. Багийн болон ганцаарчилсан уулзалт хуралд бэлтгэх, оролцоход 7 хоногт дор хаяж 1 өдөр зарцуулах шаардлага үүсдэг. Ийм хурал уулзалт бүхий ажлын систем толгойн өвчмөд санагдана. Гэхдээ ийм менежментгүйгээр компани хязээж томорч цар хүрээгээ амжилттай тэлж чадахгүй. Сайн мэдээ гэвэл 25 хүнтэй компанид үр дүнтэй ажилладаг систем 25,000 хүнтэй компанид ч ижил үр дүнтэй ажилладаг. Системд ч хүний тоонд ч өөрчлөлт гарахгүй. Ийм системийг хэрхэн угсрах хэрэгжүүлэх тухай дараачийн бүлэгт таныг хөтлөн сургах болно.